ламын шавлаа чамсуулаа гэхээр бүх живцэн дамбад өндөргийн төдий үе ер нь тэгээд одоо 9 дугаар дүр хүртэл бүх төрлүүдэд бол энийг ингээд зориулж нийтлэг одоо уншдаг юм юу. Тэгээд дараагийн 2 дугаар шатыг болохоор зэрэг бол энэ одоо ингэсэн байна. Шамблын оронд төрөх болтгой гэж. Тий. Ер нь бол их усан 6 зүйлийн одоо бүх амьтан тийм ээ. Одоо нэг цагаан одоо буйныхаа хүчээр бол одоо үн удалгүйгээр маш их түргэн хойд зүгийн одоо шамблын оронд одоо төрөх болтгой гэж. За тэгээд одоо нэг шамблын одоо нэг түүх одоо ярьдаг шүү дээ тийм ирээдүйд одоо нэг шамблын одоо дайм болно тийм ээ. Тэр үед бол өндөргийн бол ханаа мандаа гэдэг нэртэй одоо тийм сэргийн том жанжин болно. За тэр ханаа мандаа гэдэг жанжин болох үед нь бол одоо бүх одоо тангарагд оройтсон янз бүрийн одоо улсуудыг бол бүгдээр ингээд бол одоо гэтлэгнэ гэсэн ийм одоо юутай юм байна. Тэр үед нь бол одоо тэр төрөө тэр одоо ханаа мандаа гэдэг одоо жанжны одоо цэрэг болоод ч юм уу ингээд одоо бас даган төрөх болтгой гэсэн. За тэгээд ер нь бол өн удалгүй одоо төгсгөөр л одоо хөрөх болтгой гэсэн ийм одоо ерөөлийн өндөр одоо юу гэдгийг те богдтой холбоотой юм одоо ерөөл залбирал. Тэгээд энийг бол ямар хүн одоо зохиосон юм бэ гэхээр 8 дугаар үед өөрөө зохиосон юм байна. За тэгээд 8 дугаар үед энийг зохиох учир шалтгааны үгтэй зэрэг бол Монголын одоо сайн ноён хан Намнан Сүрэнгээс одоо Эренчний 2 дугаар эрдний мандал гэж одоо мөнгөн мандал тэгээд хазай тэнгэрийн гэдэг нь хадаг тийм ээ. Хадаг мөнгөн мандал одоо бариад ингээд богдод бол айлтгсан. Тэрнийх нь хариуд нь бол одоо дамбийн одоо нэрт гэдэг чи одоо тийм живцэн дамбын одоо нэрийг авсан. Живцэн дамбын нэрийг биеэр одоо ингээд бичлээ гэсэн. Тэгээ хойд талдан дээр Дадиата, Банза гэрва ава бодонай сууха гэдэг чинь бол ямарваа нэг ерөөлийн ард энэ тарныг хэлэх юм бол тэр ерөөлн заавал бүтдэг гэж. Тэгээ тэр одоо тарныхаа одоо үгийг болохоор зэрэг бол энэ соёнбоор бас бичээд ардалт нь Монгол бичгээрээ бас бичсэн. Тэгээ төвдөр бас бичсэн юм. Манай төвдөр бол Умааны байд яг. Тэр нь одоо манай Богдоос сайн ноён хаанд өргөсөн ийм ном юм байна л да. Тэгээ энийг үзэхээр бол нэг юу сонирхолтой юм хэр бидний нэг 9 эрдэнэ одоо 7 эрдэнэр бичсэн ном байдаг. Яг тэрнтэй адилхан номын технологи нь бол өөрөө шууд энэ чинь буруу харж чинь бол нэг модон гараад ирнэ. Энэ яг зөв харуулж зөв одоо сийлээд тэгээд энэ 9 эрдэнэр нь ингэж сайхан одоо өнгөлгөж бүтээгээд за хамгийн доор нь одоо энэ алтан үсгийн соён бий тийм ээ. Ингэж хийсэн. Тэгээд энэ номынхаа одоо бүтээврийн хувьд бол бид нар чинь бол цаасан дээр барлаад ингээд ингэсэн ном үлжсэн болохоос яг ингээд нөгөө номыг таяр нь ингэж сийлж үзсэн ном харсан уу? Сийлбэр ном яг үсэг мүсэг сийлсэн, майны үсэг сийлсэн тэр зөндөл байдаг л да. Тийм. Яг одоо ингээд бүхэл бүтэн ийм одоо сийлбэр ном болвол тэр нь одоо бас тэр үедээ бол бас Монгол улсын ерөнхий сайд байсан сайн ноён хаан Намнан Сүрэнд одоо бэлгэлж өгнө гэдэг бол бас ховор тийм ээ. Өөрөө хүндэтгэл. За эн чинь тэр хүнд одоо мөнгөн мандал өргөөд, хадаг өргөөд ийм одоо ном бүтээж өгөөч гэхээр энэ ерөөлийг зохиогоод тэгээд сийлээд буцаагаад өгсөн байдаг. Тэгэхээр бас богд 8 дугаар богд болоод сайн ноён хаан хоёрын одоо халуун амьсгал, халуун гар бол одоо орсон. Нандин шүтээний чанартай байсан учраас ингэж сайхан хадгалж ирсэн байна тий. Тий одоо сайн ноён хаан бол одоо айлтгахтаа бол ингээд одоо богдын тохой өөрөө одоо байн уншиж явах ийм одоо солидөв товч үгээр тодорхой тийм одоо нэг ийм ерөөл залбирал ерөөл бүгд одоо хосолсон нэг ийм ном зохиож өгөөч л гэж айлтгсан юм байна л да. Тэгээд тэгт нь бол 8 дугаар одоо энэ номыг одоо зохиож өгсөн. Тэгээд тэрийг нь болохоор зэрэг бол бүр одоо ингээд энэ гоё ингээд сийлээ тэгээд 9 эрдэнэр бол одоо өнгө ялгаад ингээд ятсан юм сайхан ном байна та тийм ээ. Тийм ээ. Одоо модон ном гэх юм уу? Модон ном гэх юм одоо сонирхолтой. Тэр гадна талаараа ингээд ийм юутайгаа. Энэ ч одоо ингээд эсхийгээр ширээд тэгээд гадна талаар нь ингээд даавуугаар наажинтсан ийм одоо юутай юм бэл гадна талаараа. Хуучин юм модон барь шиг ингээд сайхан тостой хадгалж шүү дээ. Яг тэр шиг. Тэнд одоо нэг сайхан бас туг байна. Ямар мундаг том туг. Энэ одоо халахын Сэцэн хааны туг гэсэн. Сэцэн аймгийн бүгдийн захирагч даргын туг гинэ. Дайны. Энэ ч одоо ингээд гараа өргөж энэс том. Тэгээд ингээд хүн бариад ингээд мөр мадан дээр явна гэж бол хэцүү юм шиг байна тий. Зүгээр энэ одоо юу гэдгийг тэр аймгийнхаа гадаа тэр дэргүүлдэг хаяа тий. Дэргүүлж байсан. Бас сүр өвчтэй тий. Тэгээ доороо юу та
4.5-тай. Тэгээ энэ бас нэг жоохон сэвтээд гэдэг юм урагдаад яасан бол цаатлын торг бол сайхан хуучны шар магнит торг багш байна тийм байна. Маш сайхан торг байна. За бас одоо ийм соёмын бас нэг ийм сайхан дардтай. Туган дээр нэг ийм хэдэн ном бичдэг байж тийм. Хамгийн дээд талд нь болохоор зэрэг бол ламаадан манчрын одоо магтаалыг бичээд тэгээ дараа нь болохоор энэ санжаа дансран гэж энэ одоо нэг шашны одоо сахиуснуудыг магтсан тэгээд айлтгад өргөснө гэдэг гүд нэг юм. Гүйлзэг ном. Тийм. Одоо тэрийг одоо ингээд хоёрдугаарт нь бичээд энэ гуравт нь болохоор зэрэг бол энд Лүмэд жишээлж байна. Лүмэд данжин жавнаач гэдэг ингээд ганчин сундан жадвартуу тийм. Ийм одоо номнуудыг ингээд бичээд ингээд тогон дээр бол авч явдаг байсан байх тийм ээ. Тийм ингээд ерөөсөө юу яагаад авч явдаг ийм одоо. Тэгээ дараа нь чинь нөгөө хувьсгал гарч ирээд гэдэг юм бид нар чинь бас л нөгөө соёмноосоо холдохгүй. Бид чинь нэг юу л хийн одоо бидний энэ үздэг бол одоо шашны хэлэхэд уусаа. Одоо Богд хаант Монгол улс тэрнээс өмнөх үеийн одоо соёмын түүхэн дурсгалууд юмнууд байна тийм ээ. За тэгтэл одоо бол одоо хэдийгээр одоо нөгөө Богд хаант Монгол улс гэдэг чинь одоо ингээд алга болоо тийм ээ. Тэгээд араас нь одоо ингээд ардын засаг гарч ирлээ. За ардын засаг гарч ирээд өөрийн гэсэн одоо одон медаль юм хүнтэй боллоо. Тэгсэн тэрэн дээр нь одоо ямар бэлэгдэл байх вэ гэсэн чинь мөн нөгөө соён яасан байна та тийм. Нэг янз бүрийн одоо энэ голынх нь бол нэг ой медаль юм болов. Мэдхгүй одоо мэдхгүй юм даа. Алтан соён тэмдэг гэж байна. Алтан соён тэмдэг 56 онд гарч исэн бүгд найрамд Монгол ард улсын анхны хөдөлмөрийн баатар цолтны тэмдэг байсан гэж байна. За бичгийн гавьяа гэж байна. 1926 онд гаргаж ирсэн гэж байна. Цэргийн гавьяаны одоо ингээд бодвол тэр дээд талд 5 ушуутай. Тэр бол 5 ушууных нь голд нөгөө соёмбийнхан гачлыг хийсэн байна. Тийм. Тэр зүгээр 5 ушуугаа хүртэл эв гочлоод өгсөн шүү дээ. 5 ушуундаа хүртэл нөгөө нэг арга бэлгийн хос одоо тэр бэлэгдлээ бол хослолон бол заавал одоо оруулаад байсан байна. Нэг өөрийн гэсэн одоо ийм болгосон байж тийм ээ. Энэ хоёр талаа тогтой энэ цэргийн гавьяа юм болов. Энэ цэргийн гавьяаны л удангууд. Тэр нь алтан газ юм шиг байна. За. Тийм байна. Бичгийн гавьяа, цэргийн гавьяа гэдэг хоёр. За одоо ингээд нөгөө нэг Богд хаант Монгол улсын үеэс чинь нөгөө дандаа соёмтой тамга хэлэлд ирсэн. Тэгээ нөгөө бичгийн хүний энэ нэг сонин одоо нэг техник сав байгаа маа. Энэ нөгөө соёмбоо дээр нь хийгээд доор нь 5 ушуу ийцсэн. 5 ушууга доод талд нь ийцсэн. Тий. Тэгэхээр бас нөгөө нэг бичгийн сэхэтэн бол бодож л за арай чинь 5 ушуу бол соёмынхоо дээр соёмны дээр болаараа арай болох. За ямарс хөлд нь бол хийж бодсон шүү. 5 ушуу нөгөө нэг кинонд дээр гарч идэг шээ. 5 ушуу дүүл бэлтгэх юм бэ гэсэн 5 ТV-ийн одоо бүх хүмүүс сайн сайхан байхыг одоо бэлэгдэнэ гэ 5 ушуу одоо дурдсан юм аа гэж ярьж идэг шүү. Тэгээд бүхэл юмыг л одоо нөгөө нэг бас нэг эв найрамдал нөгөө их усан 6 зүйлийн хамаг амтэн сайн сайхан байх болтугай гэдэг юм 5 ушуу хүртэл одоо тэгж одоо бас нэг өөрийнхөө нэг номын тал руу ингээд оруулж байсан биш тухайн үеийн улсаа тий өөрсдийнхөө одоо нэг оюун санаагаараа. За энэ манай Маршал Чой улсунган бүс байд. За загварын Чойдог гэж хүн ийсэн гинэ. Тэгэхээр нөгөө нэг дэмэд энэ жанжинуудын бүсэлдэг бүсгэлээ бид нар ч нөгөө соёмбоо бол нөгөө бүсхийнээс доош бол эргэлдэг. Тийм ээ. Тэгэхээр бас дарааны ардын хувьсгал гарч ирээд энэ цэргийн дарганаар энэ том маршлууд энэ төр бол за одоо энэ юу юм да энэ цэргийн энэ чинь нөгөө орон жама буюу одоо хөрөн сүнсний орон хүүсний харалтай юм тийм ээ. Тэгээ хүүсний харалтад баг энэс доош бол ер нь баг соёмбыг ингэж хайхаа бүтээж байгааг байна. Тэгэхээр бол манай Монголын одоо анхны цэдэн бол дарга маанч байна. Энэ анхны цэргийн жанжин дэмэд гэж жанжин хэрэгжилж хамжижсэн гинэ энэ бүсээр. Тэгээ ингээ үзэх юм бол энэ одоо манай энэ цэргийн юу чинь алхан хээтэй дотроо хаан бугуул чатан сүхтэй бол тийм. Хаан бугуул чатан сүхтэй байна гэдэг чинь бол одоо бас энэ хаан бугуул чатан сүхний тэмдэглэг бол бас энэ сажийн ёсны юм дээр харагддаг. Ер нь та энэ харж мэдгүй байна. Хаан бугуул чатан сүх. Бас нэг нь одоо гурвуулч нэг нь одоо дугургийн ихлээр бас лев амыг л. Эв мал одоо барьж байгаа тийм. Тэгээ эмхтэй тал нь бол тэгээд бэлэг эрхтэй тал нь арга тийм. Тэгэхээр арга бэлгээл тэгэхээр нөгөө соёмбийнхаа элементийг бас задлаад ингээд нөгөө арга бэлгийн одоо нөгөө хөвөөгөр нь төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хий оруулаад ингээд явчих тий. Тийм сайхан одоо юу вэ? За дараагийн
одоо энэ нөгөө зээгт наамлаар бүтээдэг. Тийм бай. Тэгт наамд монголчуудын одоо нэг ингэж бас нэг одоо шагналж ойддаг тий. Янз бүрийн одоо нэг хонин холбоо ямар юу тийм тэрүүгээр ингээ хийдгээр байх шиг байна тий. За ингээд ороод ирсэн дахиад энэ одоо шүтсний хайцг юм. тийм юун дээр хийсэн бэ? Мөнгөн цом гинэ. Энэ чүдэнснүүд яг алхан хэдэ юм. Энэ чүдэнсний юм бэ? Чүдэнсний хайрцаг юм. Чүдэнсний хайрцаг юм шиг. Энэ чүдэнсний хайрцаг ямар сайхан тийм сайн бүтээ хийсэн. Тийм. Анийг сой цайлуулж хийсэн гинэ. Тэр үгүй нөгөө манайх соёлын довтлогоо болоод нэг баахан шүдний сайз оруулж нэг амын хүчээр одоо болгодог бол. Тэрүүч одоо хөөрг энэ төр хийдэг байлаа. Энэ хөөрг юм байна энэ тамхины. Тийм. За энэ гандан хийдээс энэ түүхийн музейг байгуулахад өргөсөн дуусах. Энэ Сүхбаатарын өршөнд ламнар хийлээ шүү дээ тийм. Яг тэр хийсэн тэр загвараа гаргаад ирсэн. Би одоо бас нэг юм гайхаад идэв юм. Энэ морин уурны толгой ногоон толгойтой байгаа тийм. Та бол өөрөө бас дунд говийн дээрэн сумын хүн буюу одоо бас л энэ дуртын дууны хөлгийн, морин хуурын хөлгийн ийм нутгийн хүн. Ер нь энэ морин хуурны дээр үедээ бол морин хуурны бүх толгой бол ногоон толгойтой байсан юм лээ. Ногоон алсан байсан юм лээ бүх толгойнууд. Энэ ямар учиртай бэлээ. Тэгээд энэ болохоор зэрэг одоо бид нар ч нөгөө майдрын ирэхэд нөгөө майдрын морчныг ногоон алсан морь байдаг шүү дээ тийм ээ. За тэгээд тэрийг л одоо бэлэгдэж байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо ирээдүйд одоо дараагийн шашин бол майдрын шашин байна тийм ээ. Тийм учраас бол майдр бурхантай бол уулзнаа гэдэг үүднээс бол морины толгойг бол ямар ч байсан монголчууд одоо бурхан шашинтай болсон үеэс эхлээд ингээд ийм ногоон алсан хийдэг байсан гэж. Тэгээд сүүлийн үед энэ бүх морины толгой ногоон алсан байсан чинь одоо нөгөө нэг юуны одоо социализмын үед бол нэг хүн энэ ногоон алдсан байна. Энэ одоо ингээ шашинтай холбоотой шүү гэж Пилатовгойд бол хэлсэн юм лээ. Тэгээд Пилатовгой тэрийг нь сонсоо тэгээд бүх морины хуурныхын толгойнуудыг өөрчлөж байсан гэж. Тэгж бас хүн ярьж байхыг сонсч ирсэн тий. Тэгэхээр энэ бол бүр ногоон халдсан дээрээс ингээ соён бүтэй тий соён бүтэй юм одоо морин хуур байна шүү дээ. Тийм ээ. Энэ бол ихний морин хуур гэсэн үг тий. Нэг талаар бол нөгөө талаар ер нь одоо бас энэ ногоон морин толгойтой үед чинь бас дамдын хансан ч гэх юм дамдын бурхан лугаар. Ер нь бол тий дамдын тий бас нөгөө одоо монголчууд ч морь уяхаараа бас дамдын бурхныг одоо бэлэгддэг шүү дээ тийм ээ. Дамдын гэдэг чинь одоо морин хоолой тэгэхээр за дамдын янсан бол орой дээр 3 морины толгойтой байдаг тийм ээ. Дамдын сандуун тухай 1 морины толгойтой байдаг. Тэгээ тэр бүх моринууд надад нөгөө алсан морь байдаг шүү дээ тийм ээ. А тэрний бэлэгдэл бас байгаа. Та ер нь багадаа бас морь унжээв үү? Ер нь бас марцыг татдаг байсан. Наадмын ундаг бас гайгүй сайхан гин голчдаг л хөхтэйсэн. Бас нэг морины чих бол сортолтол одоо гин гол нэгэд бидний үед ч хөхтөө тэгэл энэ чангагийн голхоо гэл тэгэл явдаг байсан шүү дээ тий. Энэ хөгжмөн дээр ингээд ялангуяа морин ууран дээр ингээд соён бүтээчээр энд нь одоо бас нэг өөрөө хөг аялгау гаргана. Тэгээд бас энэ соён гэдэг бол мэдээж бас дүрснээс гадна дууны хоосон чанар гэдэг бас нэг бэлэгдэл байна гэж хөгжмөн дээр. Ер нь одоо өндөргээний бол одоо 3 одоо гол бүтээл гэдэг юм билээ. Өндөргөн бол одоо бурхны бол агшингийн бүтээлүүд нь өөрийнх нь одоо язгуурын 5 бурхан, очир дарь тэгээд 21 дарих энэ төр гэдэг зөндөө байна шүү дээ тийм ээ. А зарилгын бүтээл нь бол соён юм билээ. Бурхны одоо тийм ээ тэр айлбар сургаал, үг дуу, бурхны дуу авайг бол одоо урлан бүтээсэн нь бол ер нь соён бүсэг юм аа л гэдэг. За бурхны одоо тааллыг урлан бүтээсэн нь бол өөрийнх нь одоо зохиол бүтээл ялангуяа тэр майнын одоо бүтээх арга төвтүү самуу тийм ээ майнын одоо бүтээх арга гүн одоо бүтээх арга гэж хэлээд байгаа. Тэр болохоор зэрэг бол бурхны одоо дотоод одоо тэр сэтгэлийн одоо яаж одоо бүтээх үү тэр бурхны одоо гүн гүнзгий бясалгалыг бол одоо үсгээр л гаргаж ирж штэ тийм ээ тэгсэн. Тэгээ бурхны одоо тэр зарлиг сургаал дуу авайг нь бол одоо соён бүсэг болгож болгосон. Бурхны лагшинг бол одоо нөгөө нэг мундаг сайхан одоо бүтээлүүдээр ингэж одоо урлан гаргаж ирсэн. Ингэж одоо би ингээд өнөөдөр танаар ингээд сайхан тайлбар хийгээд үзэж байгаа нэг юм ойлголоо. Ер нь за бид нар одоо ингээд хувьцлаас өмнө ч бай, за Богдхаант Монгол улсын үед ч бай, социализмын үед ч бай. Ер нь бид нар ерөөсөө энэ соёнбнаас бол ерөөсөө хагацсан салах ерөөсөө ямар соёнбнаас одоо салах бол одоо боломжгүй болсон тийм. Боломжгүй байна тийм. Энэс дээд дүрс гэж байхгүй. Энэс дээд номын утга гэж байхгүй.
Тэгэхээр яг энд бол энэ чинь ингээд нөгөө ганцхан төрийн Энэ бол зөвхөн одоо юу гэдгийг шашны гэдэг талаас нь бол биш. Ерөөсөө соён гэдэг бол яг хөвгтэй зэрэг бол монголчуудын одоо оюун санааны яхахгүй одоо бүтээл юм аа. Тэгээ оюун санааны бэлэг тэмдэг юм аа. Гэсэн тийм л одоо. За энэ хүн бол одоо энэ соён үсэг бол ерөөсөө монгол хүний оюун санаанаас гарч ирсэн. Ийм юм. Түүнээс ч бол өмнө одоо Жон Дарнат байх үедээ төв тун одоо юу гэдгийг одоо өндөргийн ч одоо түрүү уйлаан дээр 16 дүрийн тухай ярьсан шүү дээ. Тийм ээ. Бүрээ одоо өмнө бол энтэгт одоо төрж байлаа тийм ээ. Тэгээд төвдөд төрж байлаа. Тэгээд сүүлд нь Монгол төрлөө тийм ээ. Тэгвэл бол энтгэх төрж явах үедээ одоо 40 навж одоо энэ ямар одоо мундаг хүн байсан бэлээ бид нар мэдэн шүү дээ тийм ээ. Тэр үедээ энэ соён бүсгийг зохиосонгүй. За төвдөд бол одоо Живсэн Дарнат тэргүүтээ одоо ямар мундаг хүмүүс байв. Тэр үедээ энэ соён бүсгийг одоо бүтээсэнгүй. Зөвхөн одоо Монгол хүний одоо төрлийг авсан тэр үе дээр л энэ соён бүсгийг одоо бүтээсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо монголчуудад зориулагдсан. Монголчуудын одоо ирээдүйн хойшид бас нэг одоо юу гэдгийг тийм магадгүй одоо Шамблын тэр дайн гэдэг болох юм бол тэрнийх нь үед ч юм уу тэрнээс хойш үед ч юм уу монголчуудыг бас мандан бадрахыг бэлэгдсэн. Тэгээ одоо бол бид нар ч одоо нэг өөрсдийгөө нэг доошоо ортсон хөгжил мөгтөөр нэг хацрагдсан юм шиг юм яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ бас яг тийм байна уу юу гэдэг нь бас яриад тийм ээ. Тэгэхдээ эзэн нэгэн цагт монголчууд бол одоо дэлхийн одоо оюун санааны манлайлагч гэдэг юм уу. Ер нь бол бас л мандан бадарнаа л гэдгийг л одоо бэлэгдсэн ийм л одоо зүйл юм. Тэгэхээр бид нар чинь бол урд нь соёнбоо оруулаад бүтээгээд ирсэн одоо ч бүтээж байгаа юм байна. Ирээдүйд бүтээх юм тийм ээ. Ирээдүйд ч энэ одоо соён бийг л одоо монголчууд бол оюун санааныхаа бол бэлэгдэл болгоод явна. За ингээд өнөөдрийн энэ Монголын үндэсний түүхийн музейд гарч байгаа энэ соёнбын тухай энэ сайхан үзэсгэлэн гарсан. За энэ үзэсгэлэнд өнөөдөр манай Гандан хичлийн хийдийн Ташчамбал татсан шунлаа гавж гант төмөргөө маань бол одоо бидэнд сайхан тайлбарлаж өглөө. Тэг яг одоо энд байгаа тэр нөгөө нарийн тайлбаруудыг бол бид нар урд нь бол ерөөсөө ингээл ийм ном байна гэж яваад өнгөрнөгөөс тань шиг ингээд сайхан шүнгийн одоо гаргаж ингээд сайхан тайлбарлаж өгөх юм байсангүй. Тэгээ тийм болохоор энэ үзэсгэлэн бол 12 сарын 30 хүртэл одоо үргэлжлэх юм байна. Тэгэхээр бол одоо бурхны шижинтэй за тэгээ сүжигтэй Монгол хүмүүр ялангуяа тэр сэтгэлийн урлал Жирс бас урлах ухааны бас амин сүнс биш үү тийм ээ. Тийм утгаараа бол энэ дэд сайхан үзээрэй. Бид нар бол энэ соён тэмдгийг бол зөвхөн одоо төрийн бэлэгдэл, шашны бэлэгдэл төдий биш. Энгийн одоо өдөртмийнхээ амьдралын хэрэгцээнд хүртэл одоо ингээд бүтээж ирсэн ийм одоо сайхан дурсгалуудыг үзэх боломжтой юм байна. За ингээд та бүхэн одоо энэ удахгүй цагаан сар болно. Тийм. Тэгээ бас 12 сарын 29 буюу Огтханд Монгол улс одоо байгуулагдсан ийм сайхан баяр тохино. За энэ өдрүүд бол одоо энэ үзэсгэлэн үзэж сайхан буян ороогарэ. Тийм нэг энэ одоо үзэсгэлэн гэрээд үзэхээр зэрэг бол юу одоо харагдах байх гэдэг зэрэг. Одоо бид нар ч одоо нөгөө нэг одоо тусгаар тогтлынхаа баярыг бол бас сайн одоо ялангуяа залуучууд энэ төр сайн мэдэхгүй байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл зэрэг бол 12 сарын 29-нд одоо 1911 оны 12 сарын 29-нд бол Монгол улс тусгаар тогтнолоо одоо сэргээж тий манжийн одоо иргэшээлээс бол бүрэн гарч тусгаар тогтнолоо сэргээж богд хаант Монгол улс гэж ингэж өөрийгөө тунхаглаж байсан байна. Тэрний гэрчүүд энд одоо маш олон туг далбаа бүх юм дээр бол одоо энэ соёнбоо бүтээгээд ингээд нэгэсэндээ одоо монголчууд тэр үеэс эхлээд соён бүт төрийг бол одоо дахин одоо мандуулжээ тийм ээ. Одоо тэр одоо соён бүт төр бол ингээд сайхан мандаад ингээд явж байна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ соён бүсэг гэдэг бол өшөө одоо энэ одоо ямар одоо утга учиртай гэдгийг ингээд яах юм бол монголчуудын одоо ялангуяа монгол ам нарын олон сайхан бүтээлүүд байгаа. За нацаг дөржлон гэдэг хүний одоо бүтээл байна. За 100-гийн лам одоо давг даржаа гэдэг хүний соёнбын тухай олон сайхан ном судрууд байна. За хамгийн сүүлд одоо соёнбын тухай одоо бичсэн хүн бол Угалзын лам байна. Одоо Лусан Чамц гэдэг хүний одоо бүтээл байна. Тэр Угалзын голын хүн байна. Тийм одоо сайхан одоо осод бол энэ соён бүсгийг одоо ямар утга учиртай юм бэ гэдгийг үнэхээр сайхан тайлбарлаад ингээд ирээд энэ тухай ер нь та бас нэг сайхан ном үзэж ийн бүтээж ийн ер нь одоо соёнбынхаа тайлбаруудыг бол нэг монгол уншигчид маань их монгол хэлээр нэг унших цаг нь ирэх байгаа. Одоо тий боломжтой л доо тий. Яг хөө би бол урд нь одоо энэ соён бүсгийг бол бас нэг судлах анхаарах энэ төр бол бас жоохон завж хөлөөгөөч гэх юм уу.
бас нэг одоо сонирхол тэр нэг төрөөгүй явж байгаа. Тэгээ сүүлийн үед бол бас энэ соёмбыг одоо бас нэг анхаарч судалж үзэх юмсан гэж. Тэгээд сүүлийн үед бол жоохон соёмб руу бол анхаарлаа хандуулж байгаа. Тэгээ соёмбын одоо чойгоор гээд бүхэл бүтэн одоо нэг бот номыг одоо манай нутгийн одоо архичаагийн Бямбагаа сайхан одоо ингээд хэвлүүлээд гаргасан байна. Тэр номыг саяхан одоо олж авлаа. Тэгээ одоо үзэж сонирхож байна. Их соёмбын тухай гоё юм байна. Тэндээс одоо ингээд одоо соёмб гэж одоо ер нь ямар мундаг сайхан агуу байд юм бэ гэдгийг бол одоо ингээд мэдэрч эхэлж байна л да. Тийм. Тэгэхээр одоо бас сайхан ерөөл тавь. Та одоо бас сайхан гүүшүүн бурхны шишний одоо гавж ийм одоо цол мяндаг эдийн зэрэг цолыг хүрцэн. Тэгээд одоо өөрийн оюунаар энэ тэгээ оюунаар энэ одоо соёмбын тухай номуудыг сайхан орчуулад их монгол хэлээр одоо бидэнд бас юм унших сайхан одоо боломж болох байгаа. Бүтээх байгаа гэж их сайхан ерөөл тавь. Хүнд үүрэг өгч байна. За баярлалаа.